Эрүүл Монгол хүүхдэд аяны хүрээнд улс орон даяар тэгээс 18 нас буюу өсвөр насных дунд эрүүл мэндийн үзлэг онцлогоо хийж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар 80 гаруй мянган хүүхэд хамрагдаад байгаагаас ихэнх нь амны хөндийн өвчил ихтэй байгаа нь харагдсан байна. Энэ байдал нь өсвөр насныхны эрүүл мэнд тун хүндхэн болсныг харуулж байна гэж салбарын мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ. Нэг хүүхэд ихтэл 2 3 шүд нь өвдсөн тийм. Тэгээд дээр нэмээд дунд чихний өрөвсөл их байт юм байна тий. Тэгэхээр энэ амны хөндий чих хамар хоолойн өвчл гэдэг бол цаашдаа дотор иргэдний өвчин үүсэх маш их хортой учраас энэ шатанд бид нар эмчлэх асуудал хамгийн чухал байна. 100 хүүхэд тутмын 30 нь амны хөндийн өвчлөлтэй байна гэсэн судалгаа гарсан байна. Амны хөндийн өвчлөл нь дотор бусад эд эрхтний эрүүл мэндтэй шууд хамааралтай учраас ирээдүйд эрүүл чирэг Монгол иргэдтэй байхын тулд одооноос анхаарах хэрэгтэй болж байна. Энэ дээр эцэг эхийн анхаарал халамж хэрэгтэй. Хүүхдийн амны хөндийг баян үзүүлж явах хэрэгтэй. Шүдийн сайн гоолгож явах хэрэгтэй. Тийм. Тэгээ тэр шүдний хөнгөн хэлбэрийн өвчин үүссэн тохиолдолд тухайн бүрд нь ломбдуулж явах хэрэгтэй. Эмтүүлж явах хэрэгтэй байна. Энэ бол маш чухал. Тэгээ энэ дээр нэмээд ойлгомжтой энэ анхан шатанд тэр сумын эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн эмчтэрийн үйл ажиллагаа бол энэ дээр маш чухал. Амны хөндийн эрүүл мэнд хувь хүнээс шууд шалтгааллах учраас урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшилд сургахад эцэг эх цэцэрлэг сургуулийн багш эмчнэр гээд тэдэндээ хамгийн ойрхон байдаг хүмүүсийн оролцоо хувь нэмэр чухал болоод байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.